Хачирхалтай өвлөг 1. Ажлаа тараад автобусны зогсоол дээр ирлээ. Зогсоолын эн тэнд олон хүн автобус хүлээн зогсно. Харин зогсоолд байрлах урт сандалд халамцуу бололтой бүсгүй залуу хоёр үе үнсэлцгээж тэд шар ариг ууснаа зарлах мэт чанга ирж байснаа хүүхэн нь залуугийнхаа өвөр дээр суугаад чангынх нь олны нүдрийн хужир болж суув. 5 номерын автобус хүлээн үл ялэг жинтсээр 15 минут өнгөрлөө. Ашгүй автобус ирээд бараг л зогсож амжаагүй байтал хүмүүс голын галга руу дайрахад би ч амнаан там цаана зүтгэж арын судалд заларлаа. Хүмүүс пигчхэв. Миний баруун гарталд оюутан болтой хүүхэн залуу хоёр суугаад зад нилруу. Кондукторч тасалбараа түгээсээр өнөөх оюутан суудын урд ирээд завгүй байгаа тэднийг харангуудаа ууртай дуугаар Хөөе. Заваараа сууха болоод хурдан мөнгө өгөөд билет авчаач. Согтуу юмбар бууцгаа. гэхэд тэд наалдан бадар нам наалгуулсан мэт уруулаамаач салгасангүй. Сэгсгэр үсээр модолсон мод шиг нарийнхан залуу нь өмднийхөө халааснаас мянгатын дэвсгэрт гаргаж таамгаар кондукторчийн зүг сарвайлаа. Кондукторчийн зөв нь улам масч Хүү юм хэлж байхад яасан ичдэггүй юмнууд вэ? Хүмүүс хараад байна. Хоёр малаа. гэх дуунаар олон хүн тэдэн рүү харц бэлчээхэн тэрэ. Эмэгтэй залуугийнхаа царайны цаана халахлагдсан гэрнээ яг тэнэг хүн шиг инээж байгаа нь мэдрэгдээд миний дургүй хүрлээ. Ядаж байхад яасан муухай дуушуутай хүнсэлцдэг юм бэ? Сонссон хүн заван санагдахаас ч аргагүй. Зорчигчдын ихэнх нь гайхаж дургуйцаж жигссэн өнгөөр харна. Ёстой л хорж болдоггүй 20 насны дээр байгаа тэднийг би нэлээд ажиглалаа. Залуу нь сэгсгэр үсээ 2 өнгөөр холж гоодсон хөрөнгө хүрдэг жинсэн өмд цагаан даавн гэд өмссөн бөгөөд гарваас л оюутан нэлт. Тэгээд бүсгүй дээр харц тогтоолоо. Үсээ шараар бодуулсан мөртлөө ороолгож буржилгасан шилэн дэркотой. Өмссөн богино дөрүүтэй өндөр өсгийт нь гадагш майж ижээ. Даавн хар юбг ногоон цэнхрүүнгийн гүрдэг өмссөн. Нүдээ тас хараар будсан сүрдмэр чимшиг, зүгтмар чимшиг. Даавн ягаан зүнхэн дээр гар утсан нөгөө Ганнам стилийн дуу. Зогсоо зайгүй бархирах нь нэмэлт тэр юм аа. Ядаж байхад автобусны бүдэгхэн гэрэлд сонин гарчиглах боломжгүй цонхоор харагдах өнгөт гэрлэн чимэглэлтэй элдв барилгуудыг харахаас өөр ажил болцсонгүй. Автобус 100 айлын гүүрэн дээр төвжрээд ухас хийхэд хүмүүс хоорондоо мөргөлдөж зарим нь гар утас цүнхээ шалан дээр унгааж хонгоох чаргагүй уурлан бухимдана. Автобус хажуу тийш тойргоор ирэхдээ үл ялэг хажуу тийш хазаахад эгээтэл өнхөрч унсангүй. Хажууд яагаад зай гарчихв бодоод гайхан харуул өнөөх сэгсгэр буржуур хоёр чинь өвөр дээрээ залгалдаад суучихч юу ч нялуу юм бэ. Харьтлаа тисэж болдоггүй юм бах та гэж бодлоо. Тэгтэл тэд нэг л бишээ. Сайн харуул яана. Тэд ирээ зэрэг мэддэггүй бололтой. Эсвэл шунал дачаалын галаа унтрааж ирэхгүй унтраахыг ч хүсэхгүй бүү мэт. Залуу нь жинсэн өмднийхөө цагилгааныг доош гүйлгэн завсраар нь боронгийн гадсаа гаргаад бүсгүйхээ богино өвгийг үрчидэл дэвшлүүлэн шилэн дэркөө дотоочийг нь өгзөг гартал нь шувтлаад эргэтэн дээрээ голлуулаад өөрөө ч суусан юм уу хэмэтлээ суулгачихжээ. Хүүхэн хойш урагш үл ялэг хайвагнан аядахад залуу таазнаас нь барин өөрлөгөө шахан нүрээ нуруунд нь наажээ. Миний цаа талын гуравч хідэн биенээ нудралдаад л ажиглалд явуулаад эхэлчихэж. Миний хажуу сууж явсан чихэндээ чихэж тосон батхтай охин нүдээ том болгосноо. Хиний баха. Гэхэд түүний хажуу суусан залуу харснаа нүүр нь чав мутуулаж бандсандаа үл мэдэг инэв хийлв. Эмэгтэй нь бие цэнэд олигтой хөдөлсөнгүүд эрэгтэй нь байж чадан доороос нь өндөс химбүүлэн бүсгийн толгой автобусны таазанд шүргчих гээд хамаагүй хөдлөх аргагүй урт дахь сандлын түшлэгнээс тасцуурчээ. Тус сандалд тухалж явсан харааны шилтэй 30 иргэн насны залуу сандлынхан түшлэг хөдлөд байсан гайхан шилнийхээ дээгүр нэг их сүрхий харахад эмэгтэй нь юу ч болоогүй мэт царайлна. Хүн ихтэй болохоор тэдний энэ үйлдэлд олон хүн хяналт тавьж чадаагүй байх. Сүүлдээ ч дүлийдээ найдан жаахан галамжуудаа эрдээд бие барихаа болж бүсгүйхэд ороос суудал дөрөгтөл тэнхийгээрээ бүлж гарнаа. Бүсгүйнч байж ядаж байгаа нэлт. Суудлын бүрээснээс үрчидэл базаад бөксөө залуугийнхаа 2 гуйн дунд эргэлдүүлэн үе сонин аваа гаргана. Автобус гинт хүчтэй хаазлахад залуугийнх нь эргэтэн улам лавхан орсон бололтой ээжээ гэж дуу алдахад зарим хүмүүс дуу гарсан зүг рүү хэн дуугараад байна гэсэн шиг хараа бичээвч онож олж чадсангүй. Хүмүүс мэддэхгүй тулд бүсгүй урд сандлын төрслөгийг шанаагаараа налаад цаашаа харан ямар ч хөдөлгөөнгүй бөксөө байдгаар нь ондоолгоод залуугийнхаа 2 гуйыг нь няталсан шахам дарж өгөхөд залуу эр чадал мэдэн хідэнтэй бүлээд гэн түшөө мэт таг болов. Бүсгийн өвөр дээр нь дэркөө дотооч хоёроо хальт татсан болоод суудалтаа эргэж суух зураа юбгынхаа хормойг доошлуулна. Хэдэн хормын дараа бүсгүй
Гэнэт буух буудлаа мэдв бололтой. Буухаар ус хийхэд нь харвал алдарт амжуулагчийн шилэн дэркөө шагаах хүртэл хөөж орхисон байв. Зэрэгэлдээ судлын бид шоконд ороод хоцров.